Зануузарын нэрэмжит төслөх урлагийн музейн үзмрийн танхимд өндөр гэгэний өв үзэсгэлэн гарч байна. Урлаг судлалын ухааны доктор профессор зураач Уран баримлж Бадарлын хувийн цуглуулгаар байгуулсан Чингис Монголын өв соёл музейн сан хөмөргөөс өндөр гэгээн Зануузарын оюун санааны өв болох судар ном, соён бүсгийн дурсгалуудыг багтаасан үзэсгэлэн юм а. Халахын анх дугаар богд Жавзан дамхутагт өндөр гэгээн Зануузарын мэлмиг эзний 390 жилийн ог тэмдэглэх ажлын хүрээнд толилуулж байгаа юм. Үзэсгэлэнг Зануузарын нэрэмжит төслөх урлагийн музей дэмжин гаргаж судалгааны эргэлтэнд оруулж цаашид ном болгон хэвлэх юм а. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд нь бурхан шашны олон төрөл зүйлийг хамаарахын зэрэгцээ, урд өмнө анзааралгүй орхигдсон хэвлэлд нийтлэгдэж байгаагүй дурсгалуудаас бүрдсэн байна. Монголчууд өндөр гэгээнийхэн оюун санааны өв, биет бус дурсгалыг улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа алт шармал хөрмөл зутгуур бурхад хэдэн жилийн өмнөөс нээсэн сардгийн хийдийн шавар бурхтаар хязгаарлан ойлгож ирсэн байдаг. Өндөр гэгээн нь Монгол үндэсний бурхны шашны тэргүүн мөн дараа төрлүүдийн анхдагч тул асар их өв үлдээж, өвлүүлэн уламжлуулж, хөгжин цэцэглүүлэх урлагийн ухаан, судар номын дэг суурийг тавьсан алдарт хүмүүсийн нэг гэж үздэг. Энэхүү үзэсгэлэн түүний түүхэн гавьяг таниулахад энэ мэт хувийн цуглуулагчдын гар дээр хадгалагдаж байгаа өв дурсгалуудад ач холбогдол өгч олон нийт танилцуулж, судалгааны эргэлтэнд оруулах нь цагийн шаардлагаас урган гарч байгааг онцлон тэмдэглэж байсан юм а. Үзэсгэлэн 4-р сарын 21-ний өдрийн хүртэл Зануузарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэнэ.